Тэгэхээр өнөөдөр би тролл буюу одоо хуурамч аюулын тухай бүр мэрэгжлийн буюу те мэрэгжлийн тим болоод хөгжсөн одоо троллуудын тухайд нууцыг нь хуваалцсан. Ихэнх хүмүүс мэддэггүй мэлээ. Зөв уул усны зурагтай хуурамч аккаунттай хүмүүсийг л одоо мэрэгжлийн тролл гэж боддог юм лээ. Тэгвэл би одоо бүр ихнээс нь хавлаад хэвчээ гоё тайлбарлаад өгчээ. Мэргэжлийн тролл гэж яг юу бэ гэдгийг яагаад хийдгийг тайлбарлаад өгч гэж бодож байна. Мэргэжлийн троллыг маш олон хүмүүс хийдэг юм шиг байна ч тэгээд мэдээж тэдгээр хүмүүс хийж байгаагаа би хийж байгаа гэж хэлэхгүй тодорхой. Би ерөнхий арга барилыг нь гадралцсан хүний хувьд одоо нууцыг нь задлаа заяа та нарт. Яг миний бичлэг үздэг цөөхөн гэдэг хүмүүс яг миний юу энэ нууцуудыг олж магадгүй. Гэхдээ ер нь жоохон юу юм. Үзэгчд жоохон онцгой юм. За тэр ч лайк, шеэр, коммент чинь айгүй хомс. За тэр ч юу ч гэсэн хий. За тэгэхээр би өмнө нь энэ авраг том троллын тухай ярьжсэн тийм үү? Авраг том тролл одоо хятад орос троллуудыг би бүр хятад орос наатгийн троллыг би царайг ингээ гаргаж байгаа ярьсан байгаа. Тэгээд дээрэс нь одоо юу лээ? Тийм. Яагаад хүмүүс нэг орк тролл зомби гэж дууддаг бүр ялгаануудыг нь гаргаад ирсэн байгаа. Том троллуудын тухай би бол ярьсан шүү дээ. Энэ дээр ингээд том троллуудын дараа зомбинуудын тухай сайлт ярьсан. Тэгэхээр би энэ ч одоо энэ том троллуудыг би өмнөх яран дээр юу гэж ажилласан гэхээр инфлюенсер буюу радиод ажилладаг ч юм уу. Одоо чи нуул уурхаагүй бид яагаад амьдарч болохгүй байж гэдэг юм уусмас одоо хүмүүс яагаад айгүй гамгүй тийм манайхан өрснөө авсандаа айгүй гамгүй байна гэд хэлдэг ч юм уу те. Одоо чинь хятадууд нөгөө нэг угаасаа улс төрөөр нөлөөлөөд манай улс төрчдөд нөлөөлөөд уул уурхайг нь ухаад тахчихсан манайхан усандаа гамгүй байна гэд тролл хийдэг ч юм уу те. Тиймэрхүү томоохон троллуудыг эдгээр энэ том орк троллуудаар хэлдэг хгүй. Яг гэвэл нэг зохихтой л амар олон цэрэг явдаг, олон нөлөөлт болохоор энэ жижигхэн троллууд тэр нэ асар олон троллуудыг мэргэжлийн тролл гэж нэрлэдэг. Энэ жижигхэн мэдхээр нэ энэ асар олон троллуудыг мэргэжлийн троллууд гэдэг. Имсуусртай. За тэгэхээр чинь одоо би гол яриалаа байна. За гол яриалаа орохоос өмнө 2024 оны өнөөдөр 11 сарын 27 оны өдөр чи орой болж байна. За тэгээд одоо мэргэжлийн троллуудын нууцыг тавхандаа задлаа. Мэргэжлийн бөгөөд маш олон тролл байгаа. Жижиг. Эд төрдөөс маш олон л та. Улс төрчид ашигладаг хөвчлэн. 100 ийм троллууд байгаа. 200 300 троллууд байгаа. Тэгээд 500 мянган тролл бич магадгүй. Хамгийн ер нь манад яг Монголын төвшөнд бол ерөнхийдөө 300 за 150 100 тролл ашигладаг юм билээ дээ. Хамгийн ихтэй. За 100 тролл ашигладаг балт гэж би үүтэ гадарсан. Тэгээд яг яад юм бэ гэхлээр одоо Facebook ч юм уу тэ YouTube ч юм уу тиймэрхүү юм дээр хвчлээ ашиглаж байгаа харагдсан. Тэгээд яг нь талаар шууд лайк даруулна, коммент бичүүлнэ. Тэгээд өөрийгөө одоо ихэнх улс төрчид юу гэж бичүүлдэг юм бэ гэхээр энэ хүнийг улс төрч болгооч гэдэг юм өөр дээрээ ингээ бичүүлнэ. Өөр дээрээ 30-аад лайк даруулна. Ингээд за нэг 5 тролл ихэнхтэй нэг ажиллаа гэж бодоход тэр 5 тролл чинь за 5-25 өөртөө нэлээ за 30 хүн шууд лайктаараа за энэ хүнийг улс төрт дэмжүүлээч ямар гоё сайхан ярьдаг хүн юм бэ энэ хүнийг өстө тгээч ингээч гэл ингээл өөрсдөө дэмжүүлэн заяа. Юу нэ олон хүмүүсээ хандлт авал ингээл цаашгаа явна. Тэгээд бүр буст постогоо нийлэх юм бол бүр амар газар юм. Хэвээ хамгийн гол нь тэгээд троллууд бас дайралтын заяа. Мэргэжлийн жижиг троллууд байсан л байгаа дайралт. Комментар тань. Орсын тролл тэнийг юм уу юу ингээл энэ тэндээс нь баах юм ярин заяа. Нэгнийг харлуулах гэж оролдсон заяа. Тэгээд хамгийн гол нь яад юм гэхэл ихэнх хүмүүс троллуудыг ялгаж чаддгүй. Зүр уул усны зурагтай нэг уул ус морины зурагтай л байвал тролл хаяг гэж бодоод эндүүрээд идэг. Одоо ердөөсөө сошиалаар одоо ихэнх хүмүүс ярьж байхдаа уул усны зурагтай хүмүүс троллууд байна гэж ярьдаг бол яг үнэндээ Монгол гэжсэн бичгтэй Монгол хүний зурагтай амар троллууд байгаа.
Тэгээ фотошопор зураг янзчихдээ юм шиг байна. Бүр ингээ Монголд байсан юм шиг. Тэгээд ихвчлэн Бурайд, Якут шиг нөө тиймэрхүү хүмүүсийн зургуудыг аваад энгийн тороолууд нь ингээд өөрсдөө тооромч аккаунтуудыг ингээ бэлддэг. Гэтэл хуурамч аккаунтуудыг ингээд бэлдээд ингээ хийхлээр мэрэгжлийн ингээд яг жинхэнэ хүн ингээ байгаа юм шиг. Тэгүн гутаа ингээд 5 хүн одоо чинь ингээд тороо 5 6 хүн ингээд мэрэгжлийн тороол боллоо гэхэд тийч чи би дээр лайк дарна, комент бичнэ. Одоо чи нэг нэмэгтэй хүний нэг тороол бичсэн байл. Ихчээ мэгчээ ч гэдэг. Нэг нэртэй хүний юм бичсэн бол ахаа махаач гэдэг. Ингээд хамаатан садан шиг ингээд нэг бүр жинхэнэ тэгээ олон жил магадгүй үргэлжлсэн тороолууд бол бүр ингээд олон жил ингээд яатсан болохоор мэддэхгүй одоо хизээ үсгэсэн мэддэхгүй. Тэгээд мэддүүлэхгүй тул яадаг юм гэхэл баах олон постнуудаар ихлэ бөмбөгдөж нөгөө аккаунтаа. Тэгэхээр яадаг юм гэхэлэр нөгөө тороолуудыг чи хүмүүс баг ялахгүй байхгүй жинхэнэ хуурамч юмнаас. Тэгэхээр энэнийг миний бод харж байгаа бол жинхэнэ одоо мэрэгжлийн тороолууд гэж хэлдэг. Мэргэжлийн хуурамч аккаунт, мэргэжлийн тороолууд. Тэгээд энийг хэр баргийн мэддэггүй болохоор дандаа уул усны зурагтай хүмүүсийг тороол байна гэж андуураад байдаг. Тэгээ өшөө сүүлийн үед нэг гадаадаас нэг оруулж ирсэн хэдэн хүмүүс нэг ондгоо олжсэн юм байна. Баах нэг Непал, Тайланд ч юм нэг тиймэрхүү хүмүүс нэг гадаад хэлээр бичээд мундаа нэг тэгээд хуурамч лайктааруулаад сая лайктаа гэнэ хуурамч лайктаа бас тийм хүмүүс гарч ирсэн гэсэн. Гэтэ яг ерөнхийдөө нэг мэргэжлийн тороолоод гэж нэг иймэрхүү хүмүүс байд юм гэд иймэрхүү аккаунтууд бис бийдэн шүү гэдгийг ойлгоч гэсэн үгсэлж байгаа. За тэгэхээр энэ үргээд энэ бичлэгээ дуусгая. Ерөнхийдөө бол одоо үед яаж байгаа юм гэхээр хүн хараад бол ялахад маш хэцүү. Зөв аккаунтыг нь гаднаас нь за энэ хуурамч аккаунт энэ зөв аккаунт гэж ялахад хэцүү. Яг тэгвэл энгийн хүмүүс өөрснөө айгуу сул аккаунт үүсгдэг байхгүй айгуу тийм аккаунт нь юу дүүлээ. Одоо тийм зураг мураг нууцлалтаа ч гэдэг юм ажил өөрхөн зургийг тавьдгүй ч гэдэг юм уу. Энгийн хүмүүс баг уулсан зургатаа болцсон байж магадгүй. Жинхэнэ мэргэжлийн тороолууд нь баг энгийн харахад баг жинхэнэ хүний аккаунт шиг л харагддаг болсон. Тэгэхээр маш их хэрэгэлзээ төрүүлнэ. Гаднаас нь хараад бол ялган хуурамч аккаунтыг ялгана гэдэг бол угаасаа баг боломжгүй. За яг мэргэжлийн тэр троол буюу хуурамч аккаунттай хүмүүсийг ялгаж харна гэдэг үнэхээр хэцүү.